За өнөөдөр Апофца компани зүгээс бас хаягдал бас цэвэрлэх байгууламжийнхаа шавыг тавилаа. За эх оноос бол ашиглалтанд оруулах төлөвтэй 45 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа энэхүү томоохон төсөл Апофца компани доктортой хөгжлийн зорилтод тэгэхээр ач холбогдолтой тооцогдож байгаа. Тань талаас сэтгэлээ олцгоё. За баярлалаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр та бүхэн маань мэдж байгаа Монгол улсын шингэн үндэсний салбарын ууган үйлдвэр Апо компани маань улсын байгуулагдаад 101 жил рүү гарч 2024 онд бид 100 жилийнхээ босгон дээр 100 жилийнхээ олонх амжилт алдаа дутагдлыг бас дүгнэн цэгнэж өөрсдийнхөө ирээдүйн 100 жилд хэрхэн ажиллах, бизнесийн болон нийгмийн харилцаанд хэрхэн орох, ямар хариуцлагатай байх гэх нэлээд том бодлогыг дэвшүүлж Бахархал Монгол 2030 гэж доктортой хөгжлийн стратегийг батлуулж нийт хувьцаа эзэмшигч нийгэм рүүгээ амлалтуудыг авч энэ одоо зорилгыг баталсан. Энэ маань Монгол гэртээ үнэхээр олон мянган жил ажиллаж амьдарсан Монгол гэрийнхээ бэлэг дэмбэлээр үргэлж өөдөө байж 5 хан буюу 5 зорилтыг дэвшүүлсний нэг нь цэвэр тунгалаг ногоон гэдэг ийм зорилго дэвшүүлсэн. Энэ зорилгын хооронд 2030 он хүртэл Апотой ажиллаж байгаа хамтрагчид бид байгаль дэлхийдээ хаягдж байгаа хатуу хаягдал, шингэн хаягдал, уур, ус, дулаан, цахилгааныг багасгаж хэрэглээгээ басгах, илүү хэмнэх гэдэг ийм томоохон зорилт тавьсны нэг нь бол өнөөдөр бид нар шав тавих ёслоо хийж байгаа Апо компани үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх ийм байгууламжийн төсөл байж. Энэ төсөл энэ ач холбогдол бол асар их гэж бид бодож байна. Бид байгаль дэлхийг ногоон байлгах, ялангуяа монголчууд бид хувь хүний хариуцлага, үйлдвэрийн хариуцлагаас шалтгаалж энэ хатан туул маань ямар бохирдож байгаа, яаж хөрсний ус бохирдож байгаа, багасч байгаа талаар бол хангалттай мэдээлэл байгаа. Тэгэхээр бид нар нэгдүгээрт бол энэ үүргээ хойч үедээ ногоон байгаль дэлхийг үлдээх ийм эрхэм үүргийг биелүүлэх үүрэгтэй. Хоёрдугаарт хуулийн нийцлэн хангах. Гуравдугаарт бид энэ бас эдийн засгийн утгатай байх ёстой гэдэг энэ гурван үндсэн дээрээс энэ төслийг хэрэгжүүлсэн. Энэ төсөл маань нийтдээ нэг 2800 м3 усыг цэвэршүүлж гаргах ийм төсөл байна. Төсөл бол зөвхөн зүгээр хамгийн анхны стандартыг хангаад сүлжээнд буцаад нийлүүлэх төсөл биш юм. Дахиад бид энийг дахин ашигладаг энэ технологиг Монголд анх удаа нэвтрүүлээд бид нар цэвэршүүлсүүдээс дахин үйлдвэрийнхээ мөн бусад одоо хэрэгцээнд хангахаар ингэж ээж байгаа нь бол төслийн томоохон ач холбогдлоос өөрөөр хэлбэл бид сүлжээнд нийлүүлдэг бохир усыг үлэн хэмжээгээр багасгах гэсэн үг. Зөвхөн ганц энд үйлдвэрлэл биш 3 км-ээс бид өөрсдийнхөө бүх үйлдвэрт байгаа үйлдвэрийн дэд үтсүүдийг өөрчилж үйлдвэрийн химийн бохирдолтой усыг наашаана энд цуглуулад энд бид нар дахин боловсруулж ус гаргаж байгаа ийм ач холбогдолтой л дээ. За 2025 он гараад одоо эхний хагас жил ерөнхийдөө дуусах болж байна. Тэгэхээр Апофца компани за макро эдийн засгийн талдаа харах юм бол за одоо ерөнхийдөө төсвийн орлого тасалдах гэдэг юм уу? За валютын ханшийн эрсдэл зэрэгтэй холбоотойгоор бизнесүүдийн хувьд нэлээд бас юм хүндрэлтэй жил тохиож байгаа гэж харж байгаа. Тэгэхээр Апофца компани зүгээс макро эдийн засгийн эрсдлүүдтэй холбоотойгоор бизнесийн төлөвлөгөөнд ихээр өөрчлөлт оруулж ажиллаж байна. Тэгэхээр бид 101 жилдээ ажиллаж байгаа ийм компани. Өөрөөр хэлбэл энэ доктортой хөгжлийн бодлого, доктортой хөгжилтэй хөрөнгө оруулалт гэдэг бол ирээдүгээ харсан. Ирээдүйд дэлхийн эдийн засаг ямар байх вэ? Монгол улсын эдийн засаг ямар байх вэ? Тэр дунд апочууд бидний өрсөлдөх чадвар ямар байх гэдгийг бол бид сайтар нарийн тооцож өөрсдийнхөө бизнес план, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, нийгмийн хариуцлагын төлөөлөл удирдах зөвлөлөөр батлуулсан. Тэгэхээр эхний улирлын байдлаар бид өнгөрсөн жилдээс харьцуулах юм бол
бас тэр түвшиндээ баг зэрэг агсан ийм дүр зураг гарч байгаа. Өнөөдрийн болж байгаа энэ хүндрэлүүдийг бид урьдчилж бол тооцсон гэж үзэж байна. А гэхдээ мэдээжийн хэрэг уул уурхай дэлхийн улс төрийн байдал бидний төсөөлж байгаа үгээр бас тааруухан болж байна. Тэгэхээр бид дахин төлөвлөлтөнд онцгой анхаарч илүү бүтээмжтэй яаж ажиллах вэ? Илүү өрсөлдөх чадварыг яаж дээшлүүлэх вэ? Илүү бидний хэрэглэгчдэд давуу юу олох вэ гэдэг тал руугаа бол илүү анхаарч ажиллаж байгаа. Энэ маань бидний хувьд нэлээд том сорилт болж байгаа. Тэгээ энэ маань ялал байгуулах хамгийн гол асуудал бол хүн төлөвтэй засаглалыг үнэхээр сайн хөгжүүл. Ялангуяа энэ бизнесийн сүлжээнд орж байгаа зөвхөн Апогийн шууд ажилчид гэхээс илүү бидэнтэй хамтарч байгаа харилцагч нарын бизнес яаж илүү сайн байх вэ гэдгээр бид нар дэмжлэг, тусалцаа, зөвлөгөө өгч байгаа. Нөгөөтэйгүр Апогийн зөвхөн ганц Апо бид гэхээс илүүтэйгүр Апогийн бэлтгэн нийлүүлэгч нар Апотай хамтарч ажиллаж байгаа хувь хүн бизнес эрхлэгчдийн бизнесийн шинжилэл, бизнесийн өргөшөх энэ тал дээр нь бид нар илүү хамтын үнцийн нэмэгтэйгээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ зах зээлийн хямрал хүнд байдлыг даван туулахад бол зөвхөн ганц бид өөрсдөө гэхээс илүүтэйгүр аль болох бүгдээрээ нийлж байж энэ зовлон бол гатална гэж бодож байна. За тэгэхээр Апо хувьцаа компанийн хувьд бас жижиг хувьцаа эзэмшигчид нэлээд бас олон байдаг. За ерөнхийдөө цар тахлын үед бол үнэлгээ нь бол нэлээд дээшсэн бол одоо сүүлийн 1 жил гаруй хугацаанд бол 1000 төгрөгөөр доктортой байгаа. Тэр Апо хувьцаа компани зүгээс жижиг хувьцаа эзэмшигчтэй холбоотой эрхшгийг нь хамгаалах чиглэлд бас төсөл хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юу? Энэ тал дээр энэ жилд хамгийн гол төлөвлөж байгаа. Манай доктортой хөгжлийн стратегийн нэг баган дээр бол бид нар хувьцаа эзэмшигчид тэр дундаа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхшгийг хамгаалах, тэдэнд илүү нээлттэй засаглалыг хөгжүүлэх талаар нэлээд нарийн сууж өгсөн. Бидний хувьд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхшгийг хамгаалах гэдэг дээр нэлээд томоохон бодлогын өөрчлөлтүүдийг сүүлийн жилүүдээс Монгол улсад хувьцаа компаниудаас анх удаа шахуу жилд 2 удаа ногдол ашиг тарааж байгаа. Цэвэр ашигынхаа бараг 80-аас доош хувийг бол ногдол ашиг тарааж байгаа. Энэ бол жижиг хувьцаа эзэмшигчдэд илүү боломжийг олгосон, хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг дээшлүүлэхэд томоохон шийдвэр гаргасан шийдвэр гэж бодож байна. Ер нь бид нар манай хувьцаа компанийн хувьд том хувьцаа эзэмшигчид, жижиг хувьцаа эзэмшигчид гэдэг ойлголт бол байхгүй. Манай компани нэг хувьцаа эзэмшиж байгаа манай компани эзэн. Тэгэхээр бид нар энэ нээлттэй засаглалыг бий болгох, илүү хөндлөнгийн хяналтыг сайжруулах, ялангуяа манай хувьцаа эзэмшигч байж байгаа ажилчид маань компанид хамт олондоо өөрсдийнхөө үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд хайртай байх, сэтгэлтэй байх, өөрөмсөх байх энэ зорилгоор бол бүх ажилчид маань хувьцаа эзэмшигч болсон. Тэгэхээр бидний хувьд бол том жижиг гэдэг биш, хувьцаа эзэмшигч л бол хувьцаа эзэмшигч.